Нийслэл өдөртөө хасах 30 хэм, шөнөдөө 30-аас дээш хэмийн хүүтэн хонож байна. За харин томоохон голуудын айлс ав газраар хасах 50 градус хүрч байна. За 1954 онд нийслэлийн буян тухай орчмоор хасах 49 хэм хүрч байсан бол 1979 онд Улаанбаатарт хасах 39.6 хэм, 2006 онд мөн 39 хэм хүрч байсан удаатай. За тэгвэл одоогоос 2 жилийн өмнө завханд хасах 53 хэм хүүтэрч байсан нь хүүтний эрч хамгийн ихээр чангарч байсан тохиолдол юм байна. Өнгөрсөн шөнө ихэд одоо завхны ус мөн одоо уснаар идэрдсэн хүндээгээр 50-аас 52 градус хүрч одоо хөтөн хонж байна, хөтнөр чангарч байна. Орхон сэлэнг хараа ерөө туул тэрэлж голын хүндээгээр өнгөрсөн одоо 21-22-ноор 40-с 43 градус хүрч одоо хөтнөр чангарсан. За ерөнхийдөө бол ойрын энэ сар дуслах хугацаанд температурын хувьд бол Монголын их нутгаар хөтнөрч бас төдийлөн одоо их хэмжээгээр одоо сулраад байхгүй ерөнхийдөө хадгалагдсан байдалтай байх нь. Энэ сарын сүүлчээр зарим аймагуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурхыг цагуур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. За иймээс малчид болон отор нүүдлэр яваа ард иргэд цасан шуурганд төөрч осгох эрсдэл нэмэгддэг учраас онцгой анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.